морьтойгоо давшин цаашингаа тасралтгүй харвана. Холын зайд хүнд нумсмаараа, ойрын зайд хөнгөн нумсмаараа. 30 орчим метр ойртоод ирэхээрээ буцаа зогтно. Харин энэ үед дараагийн давалгаас сэлгээгээр солигдож мөн л тасралтгүй нумсам харавсаар давхиж ирнэ. Энэ нь бараг л ямар ч цэрэг алдахгүйгээр дайсны цэргийг зөөлөх төвс арга гэдгээс гадна хамгийн гол нь дайсны цэргүүдийн зүрхийг өхүүлэх гэдэгт байгаа юм. Тэр сумбор ороод үл өөсөж яхад бас ядж хагаад хэдэн мянган морь чавруудах байд ирчээвэл чам тийм ч таатай санагдахгүй. Бас монголчууд сумныхаа үзүр жижиг нүх гаргасан байдаг учраас энэ нь харух үед маш чанга шүүлдэг чимээ гаргадаг. Мөн л дайсны айлах зорилготой. Бас мартаашглаа. Монголчууд дайснаа хизээч бүрэн бүсэлтгүй бөгөөд заавал нэг зогтох зай гаргадаг. Энэ нь дайсны цэргүүдэд зогтох хүсэл төрүүлэх, сэтгэл санааг нь хоёрт болох, горьдлогоог нь зүгтгэж ятгах, байрлалыг нь алдуулах зорилготой. Зүрх нөхсөн цэргүүд энэ өрхөнд маш амархан ордог. Харин заримдаа дэвчээр нь алдагдаж ууран хүрсэн дайснууд зүгтж буй монголчуудыг хөөж эхэлдэг ба энэ нь жинхэнэ утгаараа монголчуудын өрхөнд орлоо л гэсэн үг юм. Бусад цэргүүдээс нь хангалттай салгаж холдуулсныхаа дараа Монголын их цэрэг бүсэлж аваад сайхан дундаа оруулж агаад ганг банк хийнэ гэсэн үг юм. Хэдий төгс гэмээр таагтагч энийг монголчуудаас өөр хийж чадах улс бараг л байхгүй. Учир нь морийг тэгж чадварлаг унана гэдэг. Мөн морь унангаа нумсам хорно гэдэг тийм ч амар ажил бишээ.